Бүгд ижил бүтэцтэй тархитай төрдөг. Гэхдээ бидний сэтгэлгээ, ойлголт, хандлага, харилцаа бүгд өөр байдаг. Яагаад гэвэл IQ болон EQ-ийн хөгжлийн түвшин хүн бүрт өөр байдаг. IQ тарих хэрхэн сэтгэдэг вэ? IQ нь бидний логик сэтгэлээ, тоо бодох, хэл сурах, асуудал шийдэх чадварыг илэрхийлдэг. Хоёр хүн ижил IQ-тэй байж болно. Гэхдээ өөр өөр орчин, соёл, дадал, зуршилтай тул тэс өөрөөр сэтгэх боломжтой. EQ тарих хэрхэн мэдэрдэг вэ? EQ нь өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг ойлгож удирдах чадвар. EQ өндөртэй хүн бусдыг шүмжлэхгүйгээр ойлгож чаддаг, харилцаанд ухаалаг ханддаг, стресс таталгүй зорилготой хүрдэг. Тэгэхээр хүн бүр ижил тарихтай боловч хэрхэн хөгжүүлж ажиллаж байгаа нь ялгаа үүсгэдэг. EQ, IQ хоёулаа тархины чадамж боловч EQ бол ухаан, нэмгэн хүндлэх чанар юм а. Хүн бүр ялгаатай сэтгэдэг нь буруу биш, харин тархиа хөгжүүлж өөрийн сэтгэлгээ болон сэтгэл хөдлөлөө зөв удирдах нь чухал. Сэтгэл хөдлөлөө яаж удирдах вэ? Нэгт сэтгэлээ дарж биш ойлгож сурах. Юунаас болж уур хүрээд байгаа, юунаас айгаад байгаагаа өөрөөсөө асуугаарай. Хоёрт найдвартай хүнтэй ярих, эцэг их, найз, багш эсвэл зөвлөгтөйгөө ярилц. Гуравт дэвтэр хөтлөх, мэдрэмжээ бичих нь оюун санаа цэвэрлэж өөрийгөө ойлгоход тусалдаг. Дөрөвт дэглэнтэй амьдрах, эрүүл хооллолт, унтах цаг, хөдөлгөөн зэрэг нь сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлдэг. Өндөрсдөг үү? Бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох гэж оролддог уу? Найз чинь гунигтай байвал чи шууд мэдэж чаддаг. Чи өөрөө сэтгэл хөдлөлийг хянах хэцүү гэж боддог уу?